За 3 дахь бодлого нь яах вэ гэхээр хоёр ширхэг за нийт 3 үр төрснөөс нийт 3 төл төрснөөс хоёр нь ягаан үрчинхий. Харин ягаан үрчинхий. Харин нэг нь юу гэхээр ягаан гөлгөр байх магадлалыг олоорой гэдэг бодлого байна. За энэ нь яг уу гэхээр за санийхтай ер нь адилхан бодлого гэж харагдаж байгаа. Гэхдээ өөр. Яг гэхээр 3 төл маань энд 2 нь үрчинхий, 1 нь гөлгөр гэсэн байна. Дарааллын заагаагүй байгаа. Тэгэхээр энэ маань явах уу гэхээр эхлээ үрчинхий гараад, дараа нь ягаан гараад, дараа нь үрчинхий гарч болно шүү дээ. Энэ бол дээдлийн жишээ. Эсвэл ягаан эхлээ гараад, дараа нь 2 үрчинхий маань гарсан байж болно тийм үү? Эсвэл 2 үрчинхий маань эхлээд, дараа нь ягаан маань гарсан байж болно. Ингээ 3 магадлал байна тийм үү? За тэгэхээр 3 магадлал тус бүрнэ. Сая ингээд дээдлийн магадлалыг тооцоход энэ маань ямар магадлалтай байсан бэхээр 64-ний 3 байсан. Тэгвэл энэ маань адилхан 64-ний 3, энэ 60 адилхан 64-ний 3 байгаа. За энэ 3 маань яг үг гэхээр энэ 3-ыг нэмэх юм бол нийт магадлал нь гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр нийт хэд байх вэ гэхээр 64-ний 3-ыг нийт 3 төрлийн боломж байгаа тийм ээ. Тэгэхээр үйлжүүлээд 64-ний 9 байна гэсэн үг. Энэ нь юуны магадлал болж хувирж ийн гэхээр 3 төл гарахад энэний 2 нь үрчинхий, 1 нь гөлгөр байх магадлал гэсэн үг. За тэгэхээр энэ дээр жоохон задлал хий л да, задлал хий. За бид хэд эхлээд нэг дарааллын нэг магадлал нь хэдвэ гэдгийг олсон байгаа тийм ээ. Дараа нь нийт хэдэн дараалал байгаа юм бэ гэдгийг олсон. Энд бол ингээ 3 дараалал байна шүү дээ. Тэгээд тус бүрийг үржүүлэх юм бол нийт магадлал нь гарсан байгаа. Одоо тэгвэл саяны энэ арга бол жоохон бас одоо илүү олон төлтөө гараад ирэнгүүт энийг бичих жоохон хэцүү шүү дээ. Хэцүү. Тийм болохоор бид л одоо энэ дээр жоохон математик хичээлж болно өгнө гэсэн үг. За ямар математик вэ гэхээр за ерөнхий тохиолдол бодъё л да. За бидээс энэ ширхэг төл байсан. Төл байсан. За энэний одоо төл. За тэнгүүт энэний нь одоо шинжтэй. Тэгээд шинж гарах магадлал нь P гэж үтэй. Энэний B бодгал нь B гэдэг шинжтэй. Гарах B бодгалын одоо B шинжтэй бодгал гарах магадлалыг нь Q гэж нэрлэе. Гэх мэтээр C энийг нь R гээд гэх мэтээр ингэж явсаар байгаад хязгааргүй олон төрлийн бодгал гарч болно шүү дээ. Болно. За энэ нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр өмнөх жишээтэйгээ харьцуулъя л да. За тэгэхээр 3 бодгал төлсөн байсан тийм үү? 3 бодгал төлсөн байсан. Энэний 2 нь ягаан үрчинхий. Энэний гарах магадлал нь ягаан үрчинхий гарах магадлал нь 4-ний 1. За тэгвэл энэ томьёодоо жоохон харах юм бол 2 гэдэг маань энэ бодгалын тоо юм байна. Өөрөөр хэлбэл энэ ширхэг үр төрсний яг шинжтэй бодгал нь хэд юм бэ гэсэн үг. Тэгээ 2 бодгал нь тэгвэл шинж нь ямар шинж вэ гэхээр ягаан үрчинхий гэдэг шинж гэсэн үг. Ягаан үрчинхий гэдэг бодгал гарах магадлал нь 4-ний 1. 4-ний 1. За одоо тэгвэл ингээд үйл төлбөрөнд дуусаагүй байсан тийм ээ. За нэг ширхэг бодгал нь ягаан гөлгөр. За тэгэхээр B нь 1. Энэ нь ягаан гөлгөр. Бидний Q-г 3-ны 4-гээд тэнд бодсон гэсэн үг. За эндээс харин CM гэж цаашаага ямар нэгэн тийм үйлдэл байгаагүй. Гэд одоо гаргаж иж болох нэ. Одоо ингээд энийг одоо ойлгочлоо тийм ээ. За одоо тэгвэл энэ нөгөө одоо нийт магадлалаа тэгвэл яаж тооцох юм бэ гэж байгаа. Нийт магадлал яаж тооцдог томьёо нь юу вэ гэхээр ийм томьёо байгаа.
N-ийн факториалыг хуваах нь A-гийн факториал, B-гийн факториал, C-гийн факториал. Тэгээд явсаар угаад P-гийн A зэрэг, Q-гийн B зэрэг, R-ийн C зэрэг гэх мэт. За энэ маань болохоор юу гэхээр энэ ширхэг бодгол хөлсний А нь бодгол нь А гэдэг шинжтэй. Тэгээд P гэдэг гарах магадлалтай. Тэгээд цаашаа ингэж яваад эдгийн нийт магадлал нь ийм магадлал гэсэн үг. За энэ томьёог тэгвэл яаж гаргадаг юм бэ гэдгийг цөмөрөө үзье. За тэгэхээр энэ томьёон дээр задлан шинжилгээ хийх юм бол за энэ маань болохоор бит хэдийн нэг дарааллын өөрөлдвөл нэг боломжийн нэг цувааны боломжийн магадлал. Өөрөлдвөл за ингээд эхлээд А гэдэг шинжтэй бодгол А удаа гараад тэгээд Б гэдэг шинжтэй бодгол Б гэдэг нь удаа гараад тэгэл С гэдэг шинжтэй бодгол С удаа гараад гээд яг ганц энэ дарааллын магадлал нь гэсэн үг. Нэг сольсон эхлээд А гараад дараа нь Б гараад С гараад гэх мэт энэ юмнууд буулан байгаа шүү дээ. Тэдийг тооцохгүйгээр зөвхөн нэг дарааллын магадлал нь. Тэгвэл бидэд хэдэн дараалал байгаа юм бэ гэдэг нь энэ гэсэн үг. Энэ хэдэн дараалал байгаа юм бэ? Энэ хоёроо үржүүлчихэнгүүт нийт магадлал нь гардаг гэсэн үг. За хэдэн дараалал байгаа юм бэ гэдгийг яаж бодож байгаа вэ гэхээр жоо математикээс тусламж авсан гэсэн үг. За жишээ нь та нар математикийн бодлого одоо математик дээр ийм бодлогоно бодож л байгаа хэрэг. За жишээ нь дөрвөн бөмбөг байсан. Тэрний 3 хар, 1 нь цагаан. Тэгвэл энэ дөрвөн бөмбөгийг хинтэн зар байршуулж болох вэ гэдэг бодлого байна. За энийг ямар томьёогоор боддог вэ гэхээр энийг сэлэмгэлийн томьёо гэдэг томьёогоор боддог. Сэлэмгэл биш шүү уучлаарай. За ямар ч ийм томьёогоор боддог. Нийт бөмбөгийнхөө тоог хуваах нь ижлэхэн бөмбөгийнхөө тоог тэгээд энэ ижлэхэн бөмбөгийнхөө тоо тус бүрийнх нь факториал хуваачдаг. За эндээс нөгөө хідэн боломж маань гараад ирж байгаа гэсэн үг. За зарим нэг факториал гэж мэдэхгүй байгаа. За n-ийн факториал гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр 1-ийг үлчиг нь 2, үлчиг нь 3, үлчиг нь 4 гэж явсаар байгаад энэ тоо хүртэл үржүүлсэн нийлбэрийг n-ийн факториал гэж нэрлэдэг гэсэн үг. За тэгвэл энийг дээдлэхийг бодох юм бол 4-ийн факториал гэдэг нь 4-ийг үлчиг нь 2, үлчиг нь 1, 3-ийн факториал гэдэг нь 3-ийг үлчиг нь 2, үлчиг нь 1, 1-ийн факториал гэдэг нь үлчиг нь 1 гэсэн үг. Эндээс бодох юм бол яг уу гэхээр 1 1 1 2 хурагдаад 4 боломжтой гэсэн үг. За энийг л яг уу гэхээр ерөнхий тохиол бичингүүд энэ хэсэг маань гарч ирээд байгаа гэсэн үг. Тэгэхээр ойлгомжтой байж чадсан гэж найдаж байна. За тэгэхээр бид нар ийм томьёотой боллоо. Энэ томьёог юу гэж нэрлэдэг вэ гэхээр binomial expansion equation гэж нэрлэдэг байна. За сая нөгөө дээр жоохон муухай болчих шиг боллоо. Би энэ дахиад бичээд өгье. Нийт бодголын тоогийн факториалда адилхан шинжтэй бодголуудын тооны факториал хуваах нь адилхан шинжтэй тоонуудын факториал. За ингэж явсаар байгаад үржих нь А гэдэг шинжтэй бодгол А ширхэг байгаа тий. Тэрний магадлал нь P гарах магадлал. Тэр гарах магадлалтай одоо байгаа тэр бодголын нийт тоонд нь хуваана. За адилхан Q гэдэг гарах магадлалтай шинжтэй бодголын тоон B. Тийм болохоор ингэж үржүүлээд тэгээ A, C гэж явсаар байгаад ингэж байна гэсэн үг. Ингэж байна. За энэ томьёогоо тэгвэл яг шууд ашиглаад нэг бодлого бодож үзье л та. За ямар бодлого вэ гэхээр санийхч төстэй бодлого. За ийм бодлого байлаа гэж үдээ. Т
R байла. Эндээс T за R биш. R биш. Жижигээр болох гэж нэг. T R байлаа гэж бодъё л да. R. За тэгвэл эндээс ямар үг гэхээр нийт 8 үйлдэл төсөө. 8 үйлдэл. Эндээс 3 нь өндөр гөлгөр. 2 нь өндөр үрчинхий. Нөгөөх нь нэг нь нам гөлгөр гэдэг бодлого байлаа гэж үтэй. За одоо тэгэхээр бидэрт юу мэдэгдсэн байна вэ гэхээр ийм юмнууд мэдэгдсэн байна. 8 гэдэг маань энэ нийт бодгалын тоо гэсэн үг. За 3 гэдэг маань энэ А гэсэн үг. Тэгвэл бидэрт одоо энэ P хэрэгтэй биш үү, тийм ээ? P хэрэгтэй. P нь юу гэхээр энэ шинжтэй бодгалын гарах магадлал нь. Тэгэхээр өндөр байна гэдэг маань энд 4-3. Гөлгөр байна гэдэг маань энд 4-3 гэсэн. Тэгэхээр нийт 16-3. За тэгэхээр P маань ингэ олчлоо. Одоо 2 гэдэг маань энэ B гэсэн үг. Гөлгөр үрчинхий тийм ээ. Тэгэхээр өндөр байна гэдэг маань 4-3, үрчинхий байна гэдэг маань 4-1. Тэгэхээр 16-3 болж байна гэсэн үг. За энэ 16-3 гэдэг маань Q маань. За 1 гэдэг маань C, нам гөлгөр гэхээр нам байх магадлал нь юм, гөлгөр байх магадлал нь юм гэхээр 16-1. 16-1 маань энэ C гэсэн үг. Одоо томьёонд орлуулъя бөнөр. Санийхыг ойлгосон гэж бодож байна тийм ээ. За нийт магадлал маань 8 факториалыг хуваах нь А маань 3, 3-ын факториал, B маань 2, 2-ын факториал, 1 маань C. Тэгэхээр 1-ийн факториал. Үржих нь Q-гийн А зэрэг буюу 16-ны 3-ыг 3 зэрэг. Тэгээ 16-ны биш 16-ны энэ 9 шүү. Уучлаарай. Энэ 9. 9-ний 3 зэрэг. Тэгээ 16-ны 3-ын 2 зэрэг. Тэгээд нам гөлгөр маань 16-ны 1, 16-ны 1-ний 1 зэрэг гэсэн үг. За энийг бодож болно, тийм ээ? Бодож болно. За энийг бодож тооны машинаар гаргаж болно. Эсвэл за яг би математик аргаар нь бас харуулж өгье. За 8-ыг үржих нь 3 үржих нь за ингээд 3 2 1 тийм ээ? 3 2 1 2 үржих нь за юм байгаа. За тэгээд энд яг үгээр 16 гэдгээ бүгдээрээ 2-ын 4 зэрэгээ бичиж л та. Тэгээ 9 гэдгээ 3-ын 2 зэрэгээ бичиж. Тэгэх юм бол яг үгээр энэ 4-ийг энэний 3 зэрэг тийм ээ. Тэгээд үржих нь 4-ийн 2 зэрэг, үржих нь 4-ийн 1 зэрэг. Гээд 3-ын квадрат 3-ын 2 зэргийн квадрат, үржих нь 3-ын квадрат 1. За энийг бодох юм бол за би яг дарж байгаагаа өөр өнгөөр зурчээ. Энэ 3 дарагдлаа. Энэ 2 дарагдаад ийм боллоо тийм ээ. За энэ маань нийлээд 2-ын хэдэн зэрэг болох вэ гэхээр 12 дээр нэмэх нь 8, нэмэх нь 4 буюу 24 болж байна тийм ээ. Тэгэхээр 2-ын 24 зэрэг. Энд маань 6 дээр нэмэх нь 2-ын тэмцүү 8 буюу 3-ын 8 зэрэг болж байгаа юм байна. За энийг яхаар 2-ын 3 зэрэг, 47, үржих нь 2-ын 1 зэрэг, үржих нь 3, үржих нь 5 болж байна. За эндээсээ дараа цаашлах юм бол энэ 3, 1, 2-оо ийшээ ингээд хураагаад 2-ын 20 зэрэг, 3-аа энтэй нэгтгэхэд 3-ын 9 зэрэг. За тэгэхээр нийт боломж байна 7-г үржих нь 5, үржих нь 3-ын 9 зэрэг, 2-ын 20 зэрэг болж байна гэсэн. За энийг тооны машинд хийж болно. Энийг тооны машинд хийж болно. За тооны машинд ямар тоо гарч байна юу гэхээр за би энд үзье. За энэ маань ойролцоогоор 0.66 буюу 66% болж байна. За өнөөдрийн хичээлийн анхаарланд үзсэн баярлалаа. Баярлалаа.